Улсын их хурлын дарга эрхэмгчүүдээ Монгол Улсын үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн нэгд хэсэг заасан засгийн бүх эрх ард түмний мэдэл байх зарчим нь засгийн бүх эрх ард түмнээс их сурвалжтайг илэрхийлэх бөгөөд иргэд өөрсдийн дундаа сонгогдож эрх мэдлийг шилжүүлэн авсан төлөөллийн байгууллага төлөөлөгчөөрөө уламжлан төрийн үйл хэрэгт шууд оролцдог. Дээрх агуулгаар ард түмнээс эрх мэдлийг шилжүүлэн авсан төлөөллийн байгууллага төлөөлөгч нь ард түмний хүсэл зоригийн илэрхийллийг дамжуулагчийн хувьд түүнд тулгуурлан эрх мэдлээ хэрэгжүүлж өөрийн болон төрийн үйл ажиллагааг ард түмний хяналтанд байлгах бүхий л болцоог хуулиар нээж өгөх үүргийг энэхүү зарчмын хүрээнд хүлээдэг. Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д улсын их хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлан гэж заасны дагуу улсын их хурлын чуулганы хуралдааны хилцүүлэг түүний үр дүн төлөөллийн бүрэн эрхийг хэрэгжүүлж буй гишүүний саналыг иргэдэд ил тод нээлттэй мэдээлж байх нь төрийн үүрэг мөн. Монгол Улсын их хурлын тухай хууль болон улсын их хурлын чуулганы дэгийн тухай хуулиар чуулганы хуралдааныг нэвтрүүлэх мэдээлэх харилцааг хэд ерөнхий хуульчилсан бөгөөд уг зохицуултууд нь хилцүүлгээс гарсан шийдвэр санал хураалтын үр дүнг иргэдэд мэдээлэх бус нэвтрүүлэх албан хэрэг хөтлөх тэмдэглэлийг хадгалах шинжтэй байна. Тодорхойлбол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 134-ийн 1-д чуулганы хуралдааныг телевизийн тусгай сувгаар шууд нэвтрүүлэх, түүнчлэн телевиз, радио тусгай цаг гаргаж олон нийтэд сурталчлах мэдээлэх ажлыг тамгын газар зохион байгуулна гэж заасан ганцхан зохицуултаар л мэдээлэх ажлыг зохицуулж байна. Энэ зүйлийн хэрэгжилтэн чуулганы хуралдааныг телевизийн сувг парламентын албан ёсны цахим хуудасаар шууд дамжуулах хэлбэрээр хэрэгждэг. Харин иргэдийн гол анхаардаг асуудал бол аливаа хууль тогтоолын төсөл батлагдсан эсэх хууль санал хураалтын үр дүнд өөрийн сонгосон гишүүн болон бусад гишүүдийн өгсөн саналтай танилцах байдаг. Телевизээр шууд дамжуулах хэлбэр нь иргэдийн дээрх мэдх эрхийг хангаж чаддаггүй. Шууд дамжуулалтын бүтэн өдөр үздэг хүн ховор үдсэн санал хураалтын үр дүн танилцуулж байгаа дэлгэц бүрэн бус гараад өнгөрдөг учраас санал хураалтын үр дүндтэй танилцах боломжгүй байдаг. Улсын их хурлын гишүүд ч санал хураалтын дэлгэцийн зургийг авах байдлаар хууль санал заасан санал хураалтын дүнтэй хязгаарлалтгүйгээр танилцах эрхээ хэрэгжүүлж байна. 2024 онд байгуулагдсан парламентын үйл ажиллагааны хугацаанд чуулганы хуралдааны санал хураалттай холбоотой хэд хэдэн асуудал үүссэн бөгөөд одоо ч гэсэн шийдвэрлэгдээгүй байдалтай байна. Учир нь улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 135 дугаар зүйлд чуулганы хуралдааны тэмдэглэл хөтөлбөр түүнийг хадгалах журмыг хуульчилсан тус зүйлийн 135-3 санал хураалтын дүн санал өгсөн гишүүн бүрийн дэмжсэн дэмжээгүй саналыг 135-3-ын 4 заасан тухайн хурлын эрцийг хурлын тэмдэглэл тусгахаар заасан. Харин тэмдэглэл хөтлөх журмыг улсын их хурлын ерөнхий нарийн бичгийн даргын 2021 оны 624-р захирамжаар баталсан журмаар зохицуулж байгаа бөгөөд тэмдэглэл нь бэлэн болоход урт хугацаа шаарддаг. Тодорхойлбол тус журмын 2-1 шинжээч хуралдааны товч тэмдэглэлийг тухайн хуралдаан дууснаас хойш ажлын 5 өдрийн дотор бэлэн болгоно гэж 4-2-т референт бэлэн болсон хуралдааны товч тэмдэглэлийг ажлын 3 өдрийн дотор хянана гэж 4-3-д нэгжийн дарга энэ журмын 4-2 заасны дагуу хянагдсан чуулганы нэгдсэн хуралдааны товч мэдээллийг ажлын 2 өдрийн дотор хянана гэж 4-8 шинжээч энэ журмын 4-7 заасны дагуу хянагдсан нэгдсэн хуралдааны товч тэмдэглэлийг улсын их хурлын ерөнхий нарийн бичгийн даргаар албажуулахаар ерөнхий нарийн бичгийн даргын туслахад ажлын 2 өдрийн дотор хүлээлгэн өгнө гэж тус заасан бөгөөд санал хураалтын үр дүн агуулсан чуулганы хуралдааны товч тэмдэглэл боловсруулахад ажлын 12 өдөр зарцуулахаар байна. Мөн тус журмын 3-3-д шинжээч яриаг буулгах системийн тусламжтай дууны бичлэгээс хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл буулгах ба ажлын 5 өдрийн дотор эцэслэн хянаж бэлэн болгоно гэж 6-гийн 1 шинжээч нэгдсэн хуралдааны товч мэдээлэл албадсан даруйд дэлгэрэнгүй тэмдэглэлийн хамт ажлын 1 өдрийн дотор улсын их хурлын цахим хуудасд байршуулна гэж тус зааж. Дээрх журам заасан хугацаануудыг нэгтгэж үзэхэд чуулганы хуралдааны санал хураалтын дүн нийт ажлын 13 өдрийн дараа буюу санал хурааснаас хойш 3-7 хоногийн сүүлээр улсын их хурлын албан ёсны цахим хуудасд байршихаар байна. Дээр дурдсан чуулганы хуралдааны нэвтрүүлэх мэдээлэх хуулийн зохицуулт арга хэрэгсэл нь улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 3-1-д улсын их хурлын чуулганы хуралдаан нээлттэй ил тод байх зарчим дүнслэн гэж заасанд нийцэхгүй байна. Ийм чуулганы хуралдааны чухал ач холбогдолтой хэсэг буюу
хууль тогтоолын төсөлд хилцэх хэсэг болон эцсийн хэлэлцүүлгийн санал хураалтын дүн гишүүн бүрийн саналыг тухайн өдрөө товч мэдээлэл хэлбэрээр улсын их хурлын албан ёсны цахим хуудасд байршуулан санал хураалтын ил тод нээлттэй байдлыг хангах шаардлагатай байна. Иймд энэхүү хуулийн төслөөр Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 134-р зүйл заасан чуулганы хуралдааныг нэвтрүүлэх мэдээлэх журмыг боловсронгуй болгож чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын орооны хуралдаанаар хууль тогтоомжийн төслийн хилцэх хэсэг болон эцсийн хэлэлцүүлгийг явуулсан хуралдааны санал хураалтын дүн санал өгсөн гишүүн бүрийн дэмжсэн дэмжээгүй саналыг улсын их хурлын албан ёсны цахим хуудасанд товч мэдээлэл хэлбэрээр тухайн өдрөө байршуулахаар тусгалаа. Хуулийн төсөлд дэмжигдсэнээр Монгол Улсын үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1 улсын их хурлын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана гэж 27 дугаар зүйлийн 7-д улсын их хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ гэж зааснаар улсын их хурлыг нээлттэй ил тод байдал сайжрах сонгогчд ил санал хураалтаар шийдвэрлсэн асуудлын үр дүн богино хугацаанд авах өөрийн сонгосон гишүүний байр суурь өгсөн саналыг мэдэх эрхийг баталгаажуулж ард түмний засаглах эрхийг хангахад чухал нөлөө үзүүлэхээс гадна иргэдийн төрд итгэх итгэлд эергээр нөлөөлнө. Улсын их хурлын эрхэм гишүүдээ хуулийн төслийг хилцэх хэсгийг шийдвэрлэж өгөхийг хүсье. Баярлалаа.